Хайртай хүүхдүүд ээ, 12 сарын 25 ямар өдөр вүлээ? Яхан аргагүй Крисмсийн баярын өдөр. Тэгвэл хэний төрсөн өдөр вүлээ? Есүсийн. Өнөөдөр багш нь Есүсийн мэндэлсэн өдрийн тухай та бүхэнтэй ярьж өгөх болно. Йосеф болон Мария хоёр Израильд амьдардаг байсан. Тэр үед Израилийг Ром улс захирдаг байсан. Ромын хаан Израиль хүмүүст зайрлаг болгож өгөв. Миний захирдаг Израиль улсын хүмүүс хэд хүрч байна? Мөн хичнээн хүмүүс амьдарч байна вэ хэмээн мэдхийг хүсэж байна. Бүгд өөрсдийн төрсөн нутаг руу буцаж тооллого тамрагдах болно. Хүмүүс өөрсдийн төрсөн нутаг руу буцан тооллого тамрагдаж байлаа. Йосеф, Мария хоёр ч гэсэн өөрсдийн төрлөх нутаг Бэтлехэм руу буцаж яв. Гэвч Мариягийн эзэн хэн байсан бэ? Бяцхан хүү, аврагч Есүс Христ байсан. Йосеф хайртай эхнэр Марияга дагуулan холын замыг туулан явжээ. 1, 2, 3 өдөр тасралтгүйгээр алхаж явсаар Бэтлехэм хотод хүрч очив. Йосеф болон Мария хоёрт хонох газар олдсонгүй. Йосеф тог хос өрөө байгаа юу? Тог өрөө байгаа болов? Йосеф өрөө хайж явсаар энэ тэнд очиж үзсэн ч өрөө олж чадсангүй. Нэрсээ бүртгүүлэхээр маш олон хүмүүс ирсэн учраас тэр. Гэвч Мария удахгүй төрөх гэж байсан учраас Йосеф хоноглох газар олох хэрэгтэй байв. Эцэст нь Йосеф хоноглох газар олж чадлаа. Тэр нь яахын аргагүй Тэр нь яахын аргагүй малын сарвч байсан юм. Малын сарвч нь бяцхан хүү Есүс төржээ. Хайртай хүүхдүүд ээ, хаан төрдөг үлээ? Маш том, өндөр, гялалтсан цамхаг төрдөг шүү дээ. Бас олон хүмүүс баяр хүргэн хүндлэл үзүүлэн төрдөг шүү дээ. Гэвч бидний Есүс энэ дэлхий дээр мэдлэхдээ энэ дэлхийн ертөнцийн хамгийн агуу хаан атлаа. Хүмүүсийн очихыг хүсдэггүй, муухай үнэр гардаг бохир газар хамгийн даруугаар төрсөн юм. Есүс хамгийн даруугаар, хамгийн энгийнээр энэ дэлхий дээр бидний төлөө үйлчлэхээр загалмай дээр цовдлогдсон бидний мөнхийн амьтаа болгохын тулд ирсэн юм. Гэхдээ бид хэдэн мянган жилийн өмнө байсан хаадыг сандаг билүү? Мөн тэр хаадын мэндэлсэн өдрийг сандгүй? Үгүй ээ. Харин Есүсийн мэндэлсэн өдрийг хэдэн мянган жил өнгөрсөн ч одоо хүртэл бид үргэлж санаж байгаа шүү дээ. Хүүхдүүд ээ, 12 сарын 25-ны өдөр Есүсийн мэндэлсэн өдөр. Есүс бидний төлөө төрсөнд баярлаа. Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. Талархаж байна хэмээн төрсөн өдрийн мэндчилгээ захиа болгон бичвэл ямар вэ? Тэгээд хайртай гэр бүлийнхэндээ хамт төрсөн өдрийнхөө лаг хүлээн Есүсийн төрсөн өдрийг чин сэтгэлээсээ баяр хүргэдэг Христ шавны хүүхдүүд болцоогоорой.